Хуульч шуухай үндсэн хуулийн 3 дугаар бүлэг Монгол Улсын төрийн байгууллага Монгол Улсын их хурлын талаар танилцуулж байна. Танилцуулгыг инх цэцэг Утган жаргалнаар бэлдэв. 1992 оны үндсэн хуулинд Монгол Улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцхан Улсын их хурлд хадгална гэж заажээ. Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно. Улсын их хурлын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно. Монгол Улсын их хурлын түүхэн товчооныг танилцуулъя. Улсын их хурлын анхны сонгуул 1992 онд болж түүнээс хойш 8 удаагийн сонгуул болсон байна. Улсын их хурл нь төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тогтоож нийгмийн дээд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бөгөөд түүний онц бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг батлах, өөрчлөх асуудал хамаардаг. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын бага хурл нь 1990-с 1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлжээ. 1-8 дугаар сонгуулиар Монгол Улсын их хурлын 76 гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон байна. 2024 оноос хойш сонгуул нь Улсын их хурл нэг танхимтай 126 гишүүнтэй байна. Улсын их хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. 78 гишүүнийг олныг төсөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцвүүлэн төсөөлөх аргаар сонгоно. Улсын их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын их хурлын ээлжид сонгуул явуулахын өмнөх 1 жилийн дотор Улсын их хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно. Улсын их хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна. Авдугаар чуулганыг ээлжид сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ерөнхийлөгч зарилгаар товлон зарлаж хуралдуулна. Хэлэлцэн шийдвэрлэх асуудалт шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх. Улсын их хурлын даргыг сонгох. Нам ёслолын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын их хурлын даргад бичгээр ирүүлсэнийг сонсох. Улсын их хурлын дэд даргыг сонгох. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, байнгын хорооны дарга нарыг сонгох. Ерөнхий сайдыг томилох. Засгийн газрын бүтцийн тухай болон засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг тус хэлэлцэн батлах. Засгийн газрын гишүүдийг томилох тухай ерөнхий сайдын танилцуулгыг сонсох. Шинээр томилогдсон засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх. Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийг шинжилэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах хамаарна. Чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын дэд төр хороо, түнчлэн нам ёслолын бүлгийн хуралдаанаас бүрддэг. Улсын их хурлын чуулган нь авдугаар ээлжид бус, онцгой гэсэн хэлбэртэй байна. Улсын их хурлын намрын ээлжид чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжид чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулгана. Ээлжид чуулганы чөлөө цагт ээлжид бус чуулган зарлан хуралдуулах бөгөөд ээлжид бус чуулганаар зөвхөн Улсын их хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлуул түүнээс хойш 72 цагийн дотор Улсын их хурлын онцгой чуулган хуралдана. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэмтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замраагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжид сонгуул явуулах боломжгүй бол мөнхөө нөхцөл арилж, шин сонгогдсон гишүүдэд тангараг өргөтөл, Улсын их хурл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана. Улсын их хурлын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын их хурлын дараагийн сонгуулиар шин сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгуур болно. Улсын их хурл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2-оос доошгүй нь үзэж, эсвэл мөнхөө шалтгаанаар ерөнхийлөгч Улсын их хурлын даргатай зөвшөлтсөж санал болгосон бол, Улсын их хурлын нийт гишүүний 3/2-оос доошгүй саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ерөнхийлөгч үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий сайдыг томилох саналыг Улсын их хурлд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор, эсвэл үндсэн хуулийн 43-р зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн 44-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий сайдыг огцорсон тооцсноос хойш 30 хоногийн дотор, Улсын их хурл ерөнхий сайдыг томилоогүй бол ерөнхийлөгч Улсын их хурлыг тараах шийдвэр гаргана.
Шийдвэр гаргаснаас хойш улсын их хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж 60 хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тамгараг өргөтөл улсын их хурал бүрэн эрхээ хадгална. Улсын их хурлын дарга дэд даргыг улсын их хурлын гишүүдийн дотроос нэг дэвшүүлэн саналаа хэлээр гаргаж сонгоно. Улсын их хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам эвслийн бүлэг тус бүрээс улсын их хурлын дэд даргыг сонгоно. Улсын их хурлын дарга дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хуульд заасан үндслэлээр хугацаанаас өмнө чөлөөлж огцруулж болно. Улсын их хурал төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал. 1. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах. 2. Төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тодорхойлох. 3. Ерөнхийлөгчийн ба улсын их хурал түүний гишүүний сонгуулийг товлон зарлах. 4. Улсын их хурлын байнгын хороо засгийн газар хуульд зааснаар улсын их хуралд ажлаа шууд хариуцсан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох өөрчлөх. 5. Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах. 6. Ерөнхий сайд хуульд зааснаар улсын их хуралд ажлаа шууд хариуцсан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах. 7. Төрийн санхүү зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого зарлахын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлахын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үйл болно. Төрийн санхүү төсвийн хяналтыг хараад бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. 8. Хууль улсын их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах. 9. Улсын хил тогтоох. 10. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох. 11. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх. 12. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох. 13. Улсын цол, одон медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох. 14. Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах. 15. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын олон улсын гэрээг сойрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах. 16. Гарт нийтийн санал асуулга явуулах. Монгол улс өөрийн тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролцоогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхөө зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэй тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. 17. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал, дайн бүхий байдал зарлах, цуцлах. 18. Энэ зүйлийн 2/3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсвэл энэ тухай гаргасан ерөнхийлөгчийн зарилгыг батлах, хүчингүй болгох. Ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн, засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно. Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлана. Монгол улсын хуулийг улсын их хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийхүү нийтлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Улсын их хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ. Улсын их хурлын ээлжид чуулган хагас жил тутам 1 удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Улсын их хурлын гишүүдийн 3/1-ээс дээшхийн шаардсанаар эсвэл ерөнхийлөгч улсын их хурлын даргын санаачлагаар ээлжид бус чуулган чуулж болно. Улсын их хурлын анх дугаар чуулганыг сонгуул явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ерөнхийлөгч бусад чуулганыг улсын их хурлын дарга товлон зарлана. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлуул түүнээс хойш 72 цагийн дотор улсын их хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна. Улсын их хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэй үзэж, үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол улсын их хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батлана. Улсын их хурлын гишүүд саналаа хэлээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.
Үндсэн хууль бусад хууль заасан эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн бол нууц санал хураалт явуулна. Улсын их хурал үйл ажиллагааныхаа зохих салбар чиглэлээр байнгын хороодтой байна. Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар улсын их хурлын нийт гишүүний 4/1-ээс доошгүй хянан шалгах төр хороо байгуулах санал тавьбал улсын их хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Улсын их хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын их хурлын гишүүн ерөнхий сайд засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгтэн үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй. Хууль шуухай үндсэн хуулийн 3-р бүлэг Монгол улсын төрийн байгууллага Монгол улсын их хурлын талаар танилцууллаа. Хууль шуухайтай хамт үндсэн хуулийн эрх зүй судлаарай.